Сайн байцгаана уу, өнөөдрийн бичлэгээ хүрэхэд бэлэн боллоо. 2018 оны 5 дугаар сарын 14-ний орой 8 цагийн үед Их Британий Мидлсбро хот Митэш Патл яаралтай тусламж руу сандран залгаж манай гэрт дээрэмчээ орж ирсэн эхнэр маань халахад өртлөө гэж хашгирчээ. Түүний хоолойноос л ямар их айд сандарч байгааг шууд л мэдэж болохоор байсан. Дуудлага хүлээн авсан ажилтнууд түүнийг тайвшруулж шууд түргэн тусламж цагдаа дуудсан ч хэтэрхий оройтсон байлаа. 34 настай Джессика аль хэдийн нас барсан байв. Нулимс унган биеийн жичирч байсан Митэш цагдаа нарыг дагуулan гэрийн доторх байдлыг танилцуулж дээрэмчийн эхнэрийг минь алсан гэж дахин хэлсэн байна. Гэмт хэргийн газарч үнэхээр аимшигтай дүр төрхтэй байв. Джессика шадлан дээр унсан байсан ба гар хөлийг нь скотчоор ороож нүүрэнд нь гэлгаруут ороосон байжээ. Гэр дотор бүх юм хөл толгоогоо алдаж дээд доод давхар аль нь эмх замбраагүй болсон байв. Митэш цагдаа нарт тэр өдөр өглөө эрт өөрөө болон эхнэр Джессика хоёулаа эмийн санд ажиллахаар эрт гарсан гэж ярьжээ. Ажил тараад Джессика төрүүлж харьсан харин Митэш фитнест явсан байна. Тэр дасгалаа дуусгаад оройн хоолнд пицца идэхээр болжээ. Пиццаны газраас удахгүй гэртээ очино гэж Джессика руу мессеж хэлгээсэн. Гэвч Джессикагаас хариу ирсэнгүй. Ингээд пицца аван гэртээ иртэл Джессика чочны өрөөнд газар эвтэж байсан гэж тайлбарлав. Тэр даруй Митэш эхнэрийнхээ гэр бүл рүү залгаж Джессикаг нас барсныг дуулгасан байна. Джессикагийн гэр бүлийнхэн маш их цочирдож хэн яагаад Джессикаг алах болов гэдгийг ойлгохгүй байв. Хэрвээ үнэхээр дээрэмчин орж ирсэн бол зүгээр л хэрэгтэй юм аваад явах байсан. Яагаад ийм аимшигтай аллах үйлдэх болсныг ойлгоход бэрх байлаа. Джессикагийн гэр бүлийнхэнд Митэш магадгүй дээрэмчин гэрт хүчээр орж ирсэн. Харин Джессика түүний царайг харчихсан болохоор л алсан байж мэднэ гэж хариулжээ. Эхэндээ цагдаа нар ч энэ хэргийг энгийн хулгай хэрэг гэж үзэж байсан. Гэвч байшинг наривчлан шалгах явцад гаднаас хүчээр орж ирсэн уулмөр байхгүй болох нь тодорхой болжээ. Гэмт этгээд хаалга зохих үед Джессика өөрөө хаалга онгойлгож өгсөн. Эсвэл Джессика гэмт этгээдийг таньдаг байсан учраас гэртээ оруулсан байх магадлалтай. Цагдаа нар Джессикагийн таньдаг хүмүүсийг шалгаж эхэлжээ. Мөн цагдаа нар Джессикагийн гэр болон ажилдаг эмийн сангийн гадна талд хяналтын камер сүрлүүлсэн байсныг олж мэдсэн. Энэ бол мөрдөн байцаалтад тун чухал зүйл болсон юм. Цагдаа нар Митэштэй холбоо барьж тухайн өдрийн хяналтын камерын бичлэгийг авч болох эсхийг асуухад Митэш тэр өдөр камер ажиллаагүй, цахилгаан тасарсан байсан гэж хэлжээ. Цагдаа нар баг зэрэг урам хугарсан ч байшин шалгаж байх үедээ төсөөлөөгүй нэгэн зүйлийг олж илрүүлв. Унтлахын өрөөний матрасны доороос маш чухал хард диск илрүүлжээ. Хард дискийг хэд хэдэн давхар хувцсанд ороогоод цүнхэн дотор хийсэн байсан нь хэн нэгэн санаатай нуусан чухал зүйл гэдгийг илтгэж байлаа. Таамаглаж байсанчлан тэр хард дискэн дотор Митэшийн тэр өдөр камер ажиллаагүй гэж худлаа ярьсан камерын бичлэгүүд хадгалагдаж байв. Өөрөөр хэлбэл Митэш цагдаад худал хийсэн бөгөөд хэрэг гарсан өдөр камер ажиллаж байсан төдийгүй гэрийн гадаа болсон бүх үйл явдлыг бичиж амжсан байжээ. Митэш яагаад ингэж худлаа ярьсан юм бол? Цагдаа нарын хувьд энэ нь түүнийг улам сэжигтэй болгож эхэлсэн юм. Хэрвээ тэр үнэхээр гэмгүй байсан бол хард дискийг шууд л цагдаад өгөх байсан. Харин яагаад нуухаар шийдсэн юм бол? Митэш цагдаад харуулахыг хүсээгүй зүйл нь яг юу байсан юм бол? Цагдаа нар тэр даруй хард дискийг цагдаагийн газарт аваачиж бичлэгүүдийг нэг бүрчлэн шалгаж эхэллээ. Камерын бичлэгт хэрэг гарсан өдөр буюу 5 дугаар сарын 14-ний 3 цаг 30 минутын үед Митэш машина гэрийнхэн зогсоол тавиад дотгош орсон. Тэр гэртээ олон цаг болсон ба оройн 7 цагийн үед Джессика гэртээ ирсэн ч Митэш гэрээсээ гараагүй хэвээр байв. Харин Митэш 7 цаг 42 минутад гэрээс гарч пиццаны газар руу явсан. Дараа нь 8 цаг 15 минутад пицца авчирсны дараа камерын бичлэг унтарчээ. Тэгээд оройн 8 цаг 24 минут өөрөөр хэлбэл гэртээ ирснээс 10 минутын дараа эхнэр маань халахад өртлөө гэж цагдаад мэдэгджээ. Хэрвээ үнэхээр тэр хаалгаар оронгуудаа эхнэрийн амьсгал хураасан байгааг мэдсэн бол яагаад шууд цагдаа руу залгаагүй вэ? Камерын бичлэгийг сайтар шалгахад тэр өдөр Митэш болон Джессика нараас өөр хүн гэрт орсон гарсан улмуур байхгүй байжээ. Энэ нь Митэшийг энэ хэргийн гол сэжигтэн болгож хувиргав. Цагдаа нар Митэш Джессикаг хүлээж байгаад гэрт орж ирэнгүүт нь халдсан гэж үзэж эхэлсэн. Тэр эхнэрээ хөнөөснийхөө дараа бүхнийг төлөвлөсөн юм шиг пиццаны газар очиж
зориуд ажилтнтай юм ярьж өөрийгөө гэмгүй хүн болгож харагдуулахыг оролджээ. Цагдаа нар Митэшийн компьютероос түүний хайлтын түүхийг шалгаж эхэлсэн. Тэрээр 5 жилийн өмнөөс эхлэн эхнэрээ алах арга, даатгалын мөнгө авахын тулд хүн алах, инсулиний тун хэтрүүлэлт, хиндүү оршуулгын ёс гэх зэрэг хайлтууд хийсэн байжээ. Түүнчлэн Митэш Джессика хэд хэдэн даатгал хамруулсан байсан бөгөөд нийт дүн нь 200,000 паунд орчим. Энэ нь Митэш эхнэрээ хөнөөх шалтгаан байгаа зогсохгүй олон жилийн турш маш нарийн төлөвлөсөн аимшиг төлөвлөгөөтэй байсныг харуулж байгаа хэрэг билээ. 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хэрэг гарсан тэр өдөр Митэшийн хүзүүн дээр хэн нэгэнд маажуулсан мөр байсан талаар олон хүн гэрчилжээ. Митэш би фитнес дасгал хийж байгаад тийм болсон гэж цайруулахыг оролдсон ч ДНХ шинжилгээгээр Джессикагийн хумсны ДНХ илэрчээ. Түүнчлэн Джессикаг уйж боосон скотч болон нүрийг нь боосон гэлгарууднаас Митэшийн ДНХ илэрсэн байна. Цаашлаад цагдаа нар тэдний ажилтдаг эмийн сангаас инсулины тарилга мөн Джессикаг уйсан скотчтой адилхан скотч олсон. Үнэн дээр Митэш ижил хүссэн байсан. Тэр өөрийнхөө бэлгийн чих хандлагыг сайн мэдэж байсан ч гэр бүл нийгмийн дарамтнаас айж энэ үннээ хүлээн зөвшөөрөх зориг байсангүй. Учир нь Митэш бол уламжлалт хатуу гэр бүлд өссөн хүн. Түүний орчин тойрон тэр тусмаа гэр бүлийнхэн нь хизээч ийм зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байсан. Тиймээс Митэш өөрийнхөө бэлгийн чих хандлагыг нууж өөрийгөө жирийн хүн мэтэр харуулж энгийн амьдралаар амьдрахыг сонгосон юм. Тэрээр өөрт нь тохирсон эмэгтэйг олоод гэрлэх хэрэгтэй гэж бодож явсаар Джессикатай уулзчээ. Джессика 1983 онд хиндүү гэр бүл төрсөн. Хайрын тухай роман, кинонд дуртай, хүүхэд байхаас л цагаан морьтой ханхуу ирээд намайг авч яваад аз жаргалтай гэр бүл болно гэж мөрөөддөг байжээ. Тэр мөрөөдлөө биелүүлэхийн тулд шаргуу хөдөлмөрлөж 2002 онд их сургуульд орж эмзүүч мэргэжлэр суралцаж эхэлсэн юм. Ингэж явсаар Джессика их сургууль байхдаа Митэштэй уулзсан. Тэд хоёул нэг нутгийн, нэг хиндүүгийн нэг эмнэлэгт өссөн ч багтаа ойр дотн байгаагүй. Харин их сургуульд эргээд таарсны дараа нийтлэг зүйл маш их байгааг Джессика ойлгожээ. Хобби, сонирхол, амьдралын зорилго хүртэл адилхан мэт санагдсан. Гэвч энэ нь зөвхөн Джессикагийн бодол байсан юм. Тэр үед Джессикагийн ээж хор тавдрын эцсийн шат гэж онцлогдсон байсан бөгөөд биенийх муу байв. Джессика маш их сэтгэл зүйн дарамтанд орж өдөр бүр ээжийнхэн дэргэд байж төлдөж байсан. Митэш Джессикад төшиг тулгуур болж ярьж, тайвшруулж, бэлэгсэлд өгч анхаарал халамж тавьжээ. Ээж нь нас барсны дараа Джессика Митэштэй гэрлэхээр шийдсэн. Хэн ч юу гэж хэлсэн тэр түүнтэй гэрлэнэ гэж шийдсэн байжээ. Джессика үнэхээр түүнд хайртай болсон, хамт амьдралаа бүтээхийг хүссэн. Харин Джессикагийн аав бол баг зэрэг эргэлзэж байсан бөгөөд охинд нь тохирох хүн биш байж магадгүй гэж дотроо мэдэрч байв. Гэсэн ч хосуудын уламжлалт Индо гэр бүлийн холбоо мөн ээжийг нь өвчтөй байх үед Митэшийн гаргасан сэтгэлийг бодоод гэрэлтийг зөвшөөрсөн байна. 2009 оны 7 дугаар сард Джессика Митэш нар гэр бүл болцохож уламжлалт Индо маягийн том хурим хийсэн. Хамаатан садан найз нөхд нь ирж Джессика тэр өдөр хамгийн аз жаргалтай, гоо үзэсгэлэнтэй бүсгүй байв. Гэвч яг тэр мөчөөс эхлээд л түүний бодож байсан аз жаргалтай гэр бүлийн амьдрал яг эсэргээр эргэж эхэлжээ. Митэш үнэндээ Джессикад хайргүй байсан. Джессика бол Митэшийн хувьд өөрийнхөө нууцыг нуухын тулд сонгосон бамбай төдий байсан юм. Гэрлээд удаагүй байхад Джессика нэг сонин зүйлийг анзаарч эхэлсэн. Митэш өмнөгшгийн анхаарал халамжтай байхаа болж харин ч улам бүр түүнийг хянаж удирдах болов. Джессика ямар нэгэн зүйл хийхдээ заавал зөвшөөрөл авах шаардлагатай болж жижиг сажиг бүх зүйлдер хэрүүл гардаг болсон. Хамгийн хачирхалтай нь гэрлснээс хойш тэд бараг бэлгийн харьцаанд ордгүй байв. Мөн Митэш хаанч байсан утсаасаа салдаггүй. Ариун цэврийн өрөөрөөч авч ордог. Тэр байнга хэн нэгэнтэй уцаар ярьдагч Джессика хэнтэй яриад байгааг мэддэггүй. Джессика хажууд нь очивол Митэш өөр өрөөрөө орж ярьдаг байв. Митэш яг л нууц нь илэрчихвээ гэж айж байгаа хүн шиг. Митэш их нэртэй ямар ч хувийн орон зай өгдөггүй байсан. Түүнийг бүр гэр бүлээс нь холбуулахыг оролдож эхэлсэн. 2010 оны 20 дугаар сард Джессикагийн өвөө Сэхэнд байхад гэр бүлийнхэн нь түүнийг ирж салхас хийхийг хүссэн ч Митэш яасан гэж түүнийг явуулахгүй гэж хориглосон. Гэсэн ч Джессика нууцаар өвөөгөө ирэхээр явсан ч Митэшэд баригджээ. Машин дотор тэд маргалдаж улмаар Митэш эхнэрээ алгацсан байна. Энэ нь түүний анхны хүчирхийлэл байсан.
Гэвч харамсалтай нь сүүлийнх нь биш байлаа. Үүнээс хойш Митэшийн хүчирхийлэл улам дамжирч тэр бүр Джессикагийн хүзүүг боож алах гэж оролддог болсон байна. Түүнчлэн Митэш Джессика хоёр ихэр хүүхэдтэй байсан ч зулбсан гих гудал зурхал тараасан бөгөөд энэ нь Джессикад маш их сэтгэл зүйн дарамт өгсөн. Джессика хүүхэдтэй болохыг үнэхээр хүсдэг байсан. Гэтэл хосууд бараг ойртдаггүй байсан учраас жирэмслэх ямар ч боломж байгаагүй. Ингэсээр тэр улам төгшүүртэй царай нь гундуухан болж турж эцэж эхэлсэн. 2012 онд Джессика анх удаа гэр бүлийнхэндээ очиж нөхрийнхэн талаар бүхнийг ярьжээ. Нэг өдөр Джессика Митэшийн утсан дээрээс эрэгтэй хүн рүү хайрын мессеж илгээсэн байхыг харсан. Тэр маш их уурлаж Митэшийн ахад энэ тухай хэлсэн байна. Митэшийн гэр бүлийнхэн нь анх удаа хосуудын харилцаа ноцтой асуудалтай болсныг ойлгож яаралтай гэр бүлийн хурал зарлжээ. Гэхдээ энэ хурал дээр хамгийн чухал сэдэв болох Митэшийн бэлгийн чих хандлага яригдаагүй. Бүх бурууг Джессика тохиж чи өөрөө нөхрөө татаж чадахгүй байна гэх мэтээр зэмлэж эхэлсэн. Джессика зочирдож тэдний асуудлыг шийдэхийн оронд буруутгаж байгаад маш их гомдсон юм. Энэ явдлын дараа Джессика Митэшийн гэр бүлд итгэхэ болж улам бүр ганцаардаж эхэлжээ. Гэр бүлийн уулзалт арга хэмжээнүүдэд оролцох үедээ хүмүүсээс зайгаа барьж чимээгүйхэн боломцох болсон. 2017 он гэхэд Джессика дахин нэгэн шоконд орсон зүйлдээ тулгарсан. Тэр Митэшийн утаснаас өөр ирчүүдийн явуулсан цохисгүй зургнууд, мессежүүдийг дахин харав. Джессика их уурлаж дахин гэр бүлд нь хандаж энэ асуудлыг ярилцахыг хүссэн ч Митэш түүнийг зогсоосон. Тэр 100 км-ийн зайтай Мидлсборо хотод нэг шинэ эмийн сан худалдаж авч Джессикаг хамт нүүхийг шаардаж түүнийг гэр бүл танилуудаас нь холдуулах зорилготой байв. Хэдийгээр тэдний гэр бүлийн харилцаа бүр мөсөн сүрсэн мэт байсан ч Джессика дотроо Митэшид итгэл найдвар тээж байжээ. Нүүхийнхээ өмнө Джессика Митэштэй ярилцаж тэр ирчүүдтэй ямар харилцаатай вэ гэж асуусан байна. Митэш инээмсэглэн үл тоомсорлсон байдалтайгаар зүгээр л тоглоом үнэн биш ээ. Хэрвээ би чамайг хайрладгүй байсан бол аль хэдийн орхих байсан гэж хэлжээ. Джессика сэжиглэж байсан ч дахин нэг удаа итгэж үзгээр шийдсэн. Ингээд тэд эмийн сангийнхаа ойролцоо нэг тохилог байшин худалдаж авч шинэ амьдрал эхлүүлв. Энэ үед Джессика багаасаа мөрөөддөг байсан зүйлийнхээ нэг хэсгийг биелүүлсэн мэт мэдэрч байлаа. Өөрийн гэсэн эмийн сантай болж ажилтай болсон. Одоо түүнд зөвхөн нэг л зүйл дутаж байв: хүүхэд. Джессика үнэхээр ээж болохыг хүсдэг байсан. Хосууд эмчийн зөвлөмжөөр хиймэл үр тогтоох аргыг туршиж үзгээ болов. Ингээд Джессика нийт 3 удаа хийлгсэн ч бүгд бүтлгүүтжээ. Тэр юунаас болоод болохгүй байгааг ойлгохгүй байсан. Бүх шинжилгээний хариу нь хэвийн байсан ч үр дүн нь байнга л сөрөг гарч байлаа. Ийм төрлийн эмчилгээ нь эмэгтэй хүнд асар их бие махбодын болон сэтгэл зүйн дарамт болдог. Тасралтгүй бүтлгүүтэл Джессикагийн сэтгэл зүйд гүн хямрал авчирч эхэлжээ. Джессика үр тогтоох эмчилгээ хийлгэхээс айж байсан ч түүний бие энэ бүхнийг дааж чадахгүй болсон байж магадгүй гэсэн айдас нь түүнээс ч илүү том байсан. Эцэст нь түүний айдас, дарамт, өөртөө эргэлзэх байдал улам хүндэрч сэтгцийн байдлыг нь улам дордуулж байлаа. Митэш өмнө нь хэлж байсан шиг түүний гээ харилцаанууд зүгээр тоглоом байгаагүй. Гэвч тэр Джессикаг орохыг хүсээгүй. Учир нь Джессика бол түүний жинхэнэ бэлгийн чиг баримжааг нийгмээс нуух хамгийн төгс халахвч байсан. Гэхдээ нэг зүйлийг Митэш хизээч хүсээгүй: Джессикатай хүүхэдтэй болохыг. Тиймээс хиймэл үр тогтоох эмчилгээ бүрийн өмнө тэр хууль бус эм ууж өөрийнхөө үрийн эсийн хөдөлгөөнийг санаатаагаар сармагжуулдаг байжээ. 2016 онд Митэшийн амьдралд санаанд оромгийн өөрчлөлт гарлаа. Тэр интернетээр Amit гэх залуутай уулзч өмнө нь хизээч мэдэрч байгаагүй жинхэнэ хайрыг мэдэрсэн. Өмнө нь Митэш өөртөөгөө ижил хүмүүстэй зугаад сэнгэл маягаар уулздаг байсан бол Amitтай харин өөр байв. Митэшийн мөрөөдөл Amitтай хамт Австрали руу нүүж шинэхэн амьдрал эхлүүлэн хамтдаа аз жаргалтайгаар амьдрах явдал болсон. Гэтэл энэ мөрөөдлийг биелүүлэхэд ганцхан том саад байлаа: Джессика. Их сурвалжийн мэдээлснээр Amit нэг удаа найзын дүрээр тэдний гэрт ирж Джессикагийн нүдэн дээр Митэштэй хамт нэг оронд оржээ. Энэ үед Митэшийн жинхэнэ зан ааш улам бүр ил гарч тэр өөрийнхөө хүслийг нухаа болсон байна. Amit Австрали руу буцсны дараа Митэш өдөр бүр түүний тухай бодож санаа алдан олон удаа захиа илгээж байв. Тэр захиандаа бид удахгүй Джессикатай хийсэн үр тогтоох эмчилгээний үр дүнг авна. Хэрвээ үр тогтвол үр хөврөлийг аваад би Австрали руу явж чамтай хамт хүүхдээ өсгөх болно.
Гуруулаа нэг гэр бүл болно гэж бичсэн байдаг. Митэш үнэхээр аав болохыг хүсэж байсан ч хүүхдийн ээж нь Джессика байхыг огтхон ч хүсээгүй. Тэр Джессикаг зүгээр л үр тогтоох багт шиг харж харин жинхэнэ амьдралаа Амиттай л төсөөлж байв. Гэтэл энэ бүхнийг Джессика огт мэдээгүй. 2018 оны 5 дугаар сарын 9-нд Митэшийн идэвхтэй оролцоотойгоор үр тогтоох ажиллагаа амжилттай болсон. Хэд хэдэн үр хөврөл үржилт орж дараа сард эхний үр хөврөл Джессикагийн биед суулгах ёстой байсан. Джессика энэ мэдээнд баярлаж ойр дотны хүмүүстэй би ээж болох гэж байна гэж хэлсэн. Харин үүнээс өртөө хэдхэн хоногийн дараа түүний амьдрал гинэт харгас сэрцгийгээр дуусгар болсон юм. Митэш гол сэжигтнээр цагдаад баригдав. Цагдаагийн үрдэлсэн дүгнэлтээр 2018 оны 5 дугаар сарын 14-ний орой Джессика эмээ сангаас тараад гэртээ 7 цаг 10 минутын орчимд орж иржээ. Тэгтэл яг үүдээр орж ирэх үед нь Митэш түүн рүү шууд дайрч бэлдсэн инсулиныг тарьсан байна. Түүний дараа Джессикаг гэлгэр уутаар боож амьсгалж чадахгүй болгосон. Джессика 20 минутын дотор нас барсан. Түүний дараа Митэш Джессикагийн гар хөлийг скотчоор уяад гэрийнхээ бүх зүйлийг замбраагүй болгож дээрэмчний халдлага мэт болгожээ. Дараа нь машиндаа сууж пиццаны газар руу явсан. Тэндээс пицца авчхаад Джессикагийн гар утас руу хоол аваад гэртээ хайрж байна гэсэн мессеж илгээв. Гэртээ ирсний дараа гадаах камерын цахилгааныг салахаа мартснаа гинэт санаад яаран унтрааж бичлэг хадгалсан хард дискийг матрасны доор нуусан. Харин тэр хард дискийг цагдаа нар маш хурдан илрүүлж чадсан юм. Тэр өдрийн орой 8 цаг 15 минутын үед Митэш пицца аваад гэртээ эргэн ирсэн. Түүний гар утсан дээрх эрүүл мэндийн алхам эмчигч яг тэр үед тэр олон удаа шат өгсөж уруудсан идэвхтэй хөдөлгөөн хийсэн болохыг зааж байв. Цагдаа нарын таамагласаар энэ нь Митэш гэр доторх тавилга эд зүйлсийг санаатаагаар шидэлж эмх замраагүй байдал үүсгэж бүхнийг дээрэмшиг харагдуулахын тулд зориудгүйж ийш тийш холхиж байсантай холбоотой байсан. Харин Джессикагийн гар утасны алхам эмчигчийн хувьд түүний хөдөлгөөн яг 7 цаг 4 минутын үед зогссон байжээ. Энэ нь түүний гэртээ орж ирээд ердөө хэдхэн минутын дараа л Митэшийн халдлахад өртөж нас барсан болохыг баталж байгаа хэрэг юм. Гэвч хамгийн сонирхолтой хэсэг нь үүнээс хойш ойролцоогоор 40 минут өнгөрсний дараа өөрөөр хэлбэл Митэш пицца авахар гарахын өмнөхөн Джессикагийн гар утсан дээр дахин 14 алхам бүртгэгдсэн байдаг. Үхсэн хүн яаж алхах билээ? Цагдаа нар үүнийг тайлбарлахдаа Митэш Джессикагийн утсыг аваад гэрш гарч 14 алхам алхсан. Дараа нь утсыг гудамж руу шидэж орхисон гэж дүгнжээ. Ингэснээр Джессика амьд байхдаа уцаа гудамжинд унгасан мэт дүр зураг бүрдүүлж аллахыг халдлагын золиос мэтээр харуулахыг зорьсон. Үнэхээр цагдаа нар хэргийн газарт очих үед Джессикагийн гар утас гэрийнх нь хажуугийн гудамжинд хэвтэж байсан юм. Энэ бол санаатай маш нарийн төлөвлөгдсөн байлаа. Цагдаа нарын дүгнсээр Митэшийн Джессикаг алах болсон шалтгаан нь зүгээр л даатгалын мөнгөний төлөө байгаагүй. Үнэн дээр тэр өөрийн нэр төрөө хамгаалах гэсэн хэрэг байв. Митэш уламжлалт хатуу хиндүү нийгэмд өссөн. Тэр нийгэмд ижил хүйстэн гэдэг ойлголт нь шившиг доромжлолтой адил. Ялангуяа гэр бүл сална гэдэг нь хиндүү уламжлалт нийгэмд ичхүртэр зүйл. Харин нөхөр нь гей байсан учраас салсан гэвэл бүрч том шившиг болно. Митэш энэ бүхнээс айж байжээ. Энэ бүх олон баримт нотлохоо ил болсон ч Митэш өөрийгөө буруугүй гэж зүтгэсээр байсан юм. Тэр би эхнэрээ хайрладаг байсан. Джессика бол миний амьдралын хамгийн сайн хамтрагч байсан. Эхнэрээ ална гэдэг бол байж боломгүй зүйл гэж хэлжээ. Тэр хизээч гимээ хүлээгээгүй тул хэрэг шүүхэж хэлсэн. Джессикагийн үхлээс хойш 6 сарын дараа буюу 2018 оны 11 сард шүүх хурал эхлэв. Шүүх хурал дээр Джессика Митэш хоёрын хамт ажилладаг эмийн сангийн ажилчид болон хяналтын камерын бичлэгүүд хүчтэй нотлохоо болж хувирсан юм. Зарим гэрч нар Митэш ажлаа тараад нэг эрэгтэйтэй нууцаар тэврэлдэж үнсэлцэж байхыг харсан гэж мэдүүлсэн. Митэш олон удаа олон нийтийн газар эхнэрлүүгээ хашгирч доромжилж байсан. Нэг удаа бүр Джессикагийн хөл рүү уцаа шидэж тэр доголж байсан гэж мэдүүлжээ. Түүнээс гадна Митэш гэртээ байхдаа хаалга савхаас эхлээд юм шидэх, сандал ушиглах зэргээр байнга уур уцаартай догшин байдаг байсан гин. Ийм байдал олон жилийн турш үргэлжилсээр байжээ. Тэр үед Джессика чанга дуу сонсохоос хүртэл айдаг болсон байсан. Прокурорын зүгээс энэ эргийг маш тодорхой дүгнсэн. Митэшийн гол зорилго нь Джессикагаа салах байжээ. Гэхдээ салалт нь гэр бүл, нийгмийн хувьд шившиг болох учраас Джессикаг алж даатгалын мөнгийг аван өөрийн хүссэн амьдралаа Амиттай эхлүүлэхийг зорьсон.
Шүүхийн шийдвэр гарч ердөө 2 цаг хүрэхгүй хугацаанд Митэшийг буруутай гэж санал нэгтэйгээр үзв. Тэр үед Митэш 37 настай байсан бөгөөд шүүхээс түүнд бүх насаар нь орох ял буюу хамгийн багадаа 30 жил хоригдох ял оноожээ. Харин түүний жинхэнэ хайр гэгдэх Амитийн тухайд энэхүү хэрэгт оролцсон тодорхой бус хэвээр үлдсэн. Тэр Австралид амьдарсаар байсан бөгөөд хэргийн дараач буруутгагдаагүй. Цагдаагийн байгууллага түүнийг хам эргэтэн гэдгээр сэжиглсэн ч нотлох баримт дутаж байсан тул ямар нэгэн хуулийн арга хэмжээ аваагүй. Шүүх хуралдааны үеэр Amit гэрчээрч дуудагдаагүй. Прокурорын зүгээс энэ эрэгт хангалттай нотлох баримт байсан тул Amit-ийн гэрчийн мэдүүлэг шаардлагагүй гэж үзсэн байдаг. Энэ бол Их Британи дахь хамгийн харамсалтай зүрх шимшрэм аллагын нэг байлаа. Хохирогч Джессика сайн эхнэр, сайн охин, сайн эмзүүч байсан. Тэр хайр, гэр бүл хүүхдийнхээ төлөө тэмцэж явсан. Гэвч өөрийн нөхрийн нууц худал амьдралын золиос болсон юм. Хайр гэдэг итгэл дээр тогтдог. Харин худал, айдас, нууц дээр суурилсан харилцаа ямар ч үед сүрэл рүү хөтэлдэг. Бас нэг үннийг бид мартаж болохгүй. Хэн нэгний нэр төрийг хамгаалах нэрийдлэр хүний амийг хөнөөх нь аллах өөр юу ч биш. За ингээд өнөөдрийн бичлэгийг хүрээд дуусаж байна. Дараагийн бичлэгээр уулзцгаая.